Сайн байцгаана уу хүн төлөгчтэй. Өнөөдөр манай Defacto нэвтрүүлгийн зочноор Монгол улсын томоохон худалдааны компани болох Наран группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Срэтрийн болд хит оролцож байна. Срэтрийн болд хит Наран группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Болд хит нь олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй 1976 оноос ажлын гараагаа эхлэж 20 гаруй жил гадаад худалдааны яам, Монгол Импекс, Монгол экспорт нэгдэл, Япон улсын элчин сайдын яам, Сингапур улсад консул зэрэг ажлыг 20 гаруй жил гүйцэтгэжээ. Монгол улсын гадаад дотоод худалдааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн ба Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэрэгдэх импортлогчдын зөвлөлийн даргын үргийг мөн гүйцэтгэдэг юм а. За сайн байна уу та? За сайн байна уу. Юуны түмэн одоо бас хүмүүс үзэх дуртай болсон. Defacto гэсэн нэвтрүүлэгтээ урьж авчихсан бас талархаж байна. Ер нь сэхэтнүүд төдийгүй. Ер нь улс орныхаа амьдрал, эдийн засаг, бүхэл төрлийн асуудлыг яг цаг үеийн олсон асуудлуудыг одоо босгож тавьж үзэгчд их дуртай байдаг. За миний хувьд ч бас их дуртай энэ нэвтрүүлгийг үзэх. Их баярлалаа тань. Та Монгол улсын гадаад дотоод худалдаанд төр засагт ажиллаж явахдаа ч гэсэн зөндөө их ажил хийсэн. Тэр үед манайд гадаад худалдааны яам гэж байлаа, Монгол Импекс гэж байсан, Монгол экспорт гэж байсан, нэгдсэн контор байсан. За мөн та Монгол улсын манай анхны Сингапурт сууж байгаа худалдааны төлөөлөгч байсан, консулор ажилласан. Ингээд 20 жил ажилласан дараа нь хувийн салбарт ажиллаад одоо энэ Наран группийг бий болгоод ингээд өдий хүрсэн. Тэгэхээр би танаас энэ одоо улс орны ямар байсныг, юуны дундуур гарсан, та өөрөө ардчилсан хувьсгалд бас оролцож байсан. Улсын хурлын гишүүн байсан. Энэ утгаараа хоёулаа нийлээд макро эдийн засгийн нэмийг тойрч ярмаар байна. Юуны өмнө та өнөөдөр Монгол улсын эдийн засаг энэ тасралтгүй ингээл хямраад энийг хамгийн түрүү мэдэрч байгаа хүмүүс энэ одоо яагаад ингэж байгаа юм бэ? Юуг өөрчлөх ёстой юм бэ? Тэгэхээр яг өөрөө бас тэр социализмын хөндлөлтөө та бит хоёр бол хоёр нийгэм 200-ыг ингээд амжаад ирсэн хүмүүс байж байгаа. За социализмын үед бол бүх юм бас муу байгаагүй. Тодорхой хэмжээгээр бол бас дэвшилтэй юм байсан хүн болон үгүйсгдэггүй. За тэр үед гадаад худалдааны яам гэж хэлсэн, гадаад худалдааны нэгдлүүд гэж хэлсэн төрөлдсөн. Импортын, экспортын нэгдлүүд байсан, өөрөөсөө хэллээ. За энэ үед бол төрөлжиж худалдааг улс гартаа авсан ийм байдал байсан. Зөвхөн одоо экспорт импортуудыг одоо жижиглэн бөөнийх бүгд улсын мэдэлд байлаа. Одоо тэр үед ямар юм хийгдчихсэн гэхэлэр яг социализмын сүүлийн жилүүдэд 10 жилд бол нэлээд бас нааштай юмуд гарч эхэлж байсан. Юу вэ? Дэлхийн зах зээлийг судлах. Одоо энэ үн бүрдэлтийг судлах. За одоо өөрийнхөө гаргадаг экспорт, импортын талаар арай олон их усрээс авах юм уу? Одоо өрсөлдөөний мөн утгыг ойлгох юм уу? Тэ ийм юмуд байсан л та. Тэр үед гадаад худалдааны яамд бол одоо үн эдийн засгийн газар гэж байлаа. Энэ эдийн засгаа судалж байгаа, өрсөлдөгчөө судалж байгаа, дэлхийн зах зээлийн үнийг судалж байгаа. Дараа нь үн эдийн засаг конъюнктурын институт хүртэл байгуулж ирсэн. Энэ бол аль болох өөрийнхөө орны экспортын барааг үн хөргөх, дэлхийн зах зээлийн үнд аль болох хөргөх. За импортын барааг бас ганц их усрээс, хоёр их усрээс биш бас хэд хэдийн их усрээс судалж авах. Энэ дэр бас тодорхой юм хийгдсэн байдгийн. Тэр үед ярьжсэн шүү дээ. Одоо нэг хүүхдийн тоглоом юмарыг үнэ нь одоо манай амьд адууны үнд байлаа гэл. Ингээл ярьдаг. Энэ бүхэн чинь бас тэр үед одоо холбоотой. За ингээд ардчил ингээд гараад ирсний дараа бол энэ институцийн үндсэндээ алга болж байгаа. Худалдаа хувь хвшилт шилжээд за үнний асуудал, үн судлах асуудал, зах зээл судлах асуудал байхгүй. Ийм одоо зэрлэг одоо тийм капитализм маягаар ингээд явцсан дээр байна. Энэ бол манай улс бас их алдагдaltaй болсон. Одоо ч гэсэн энэ үргэлжлүүлээ. Жишээлбэл бид байгалийн одоо баялгаа одоо нүүрс мөрсө ямар үнээр зарж байна. Гадаадаас импорт бол ямар үнээр авч байна. Энд ямар нэгэн зохицуулалт юм уу? Одоо тийм юм байхгүй. Зохицуулт гэхэлэр бидээс ингээл нэг яам тамгийн газар эрхийн нөгөөл, лицензийн нөгөөл, квотын тогтоож өгөөл ингээл нөгөө чөлөө зах зээлийн бодлогыг одоо устгаал ингээл байна гэсэн утгаараа биш. Тодорхой хэмжээний мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй. Одоо ингээл цагаан саргийн шинэ жилийн ингээл баахан бараа таваар орж ирнэ. Ингээл энэ орж ирэх зах зээл дээр илүүдэл
зохицуулт бас байхгүй. Одоо ийм хэмжээнд орж ирсэн шүү. Зах зээлийн багтаамж ийм шүү. Одоо энэс хэтэрхлээр ийм болно шүү гэдгийг ярихаас биш тас хаагаал хориглол энэ утгаараа ерөөсөө хэлээгүй. Нэгдсэн мэдээлэл өгж байгаа ч гэж юм тийм ээ. Мэдээллийн систем. Энэ механизм яга байхгүй. Чи худалдаа үйлдвэрийн танхим байх. Тэр их хэсэг юм уу? За тэгэхээр ингэж хуучин бол гадаад худалдааны юм байсан тийм зохицуулах асуудал үн бүрдэл. Тэгэхээр одоо энэ гадаад худалдааны бүх систем чинь гадаад явдлын яамд очсон байна л да. Гадаад харилцаа гэдгээр гадаад худалдаа нь. Энд бол яг нэг яамны хавсарга нэг хэлэлцсэн газрын хэмжээнд л байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол мэдээж хамаг гол асуудал бол гадаад явдлын харилцааны яамд гадаад харилцаач хөөргөн өргөн. Тэнд бол тэнд бас зав цаг анхаарал бас тэр тусам байхгүй байна. Түүнээс гадна гадаад ажиллаж байгаа элчин сайдын яамнуудын аппарат нь ч гэсэн тий гадаад худалдааны бас тийм бас боловсролын худалдаа мэргэжил юм биш. Хэрвээ бидус энэ зах зээлээ судалдаг бол маш их олон яам агентлагууд байна шүү дээ. Энэ дотор хамгийн чухал юм бол энэ гадаад худалдааны одоо агентлаг юм уу гадаад худалдааны юм дээр судалж идэг. Өрсөлдөгчөө судалж идэг. Ийм агентлаг байх хэрэгтэй шүү байгаа. За одоо яам одоо байл бүрсэн. Худалдаа үйлдвэрийн яам гэж байдаг шүү дээ. Бүх улсад байдаг шүү дээ. Одоо Япон гэхэд худалдаа үйлдвэрийн яамныхаа энэ чиглэл энэ одоо олон жилийн зорилтын үндсэн дээр Япон бол маш хөгжсөн шүү дээ. Чиглэл. Одоо болт байдаг. Ердөөсөө өөр болохгүй байгаа MIT гэдэг нэг яам байна шүү дээ. Энэ бол бодлогын яам. Бодлогын яам. Бодлого зохицуулахаар хүмүүс энэ зохицуулагдаад явж шүү дээ, тийм ээ. Тэгээд худалдаа бол одоо үндсэндээ маш яралтай ийм зохицуулт хийхгүй бол бас дахиад энийг нөгөө төрийнхэн ч авахлаараа л заавал квота тогтоол квотыг арай хаалгаараа авах тий. Зохицуултыг та мэдээллийг илүү хангаад зах зээлээ судлаад олон нийтэд хүргэж өгөөч гэх систем. Тэр болгоно хувийн компаниуд тэр болгон сайн судалж чадахгүй байна л да. Мэргэжлийн баг судлаад энэ гол дээр манай Монгол улсын экспорт юунаас бүрдэж байна. Эдийн засгийн юунаас бүрддэг вэ? Экспорт юунаас бүрддэг вэ? Асуудалтай шүү. Импорт тодорхой. Тийм та түрүү товчхон одоо төрийн компаниуд улс оролцоод яаж хэдэн юу уул уурхайн салбараа нүүрсээ ямар хямдхан зарж ийн зэрэг ярьж штэ. Тэгэхээр энэтэй холбоотой би дараагийн нэг асуулт бол та бол энийг хамгийн сайн өдөр тутам мэдэрч байгаа. Энэ ханшны асуудал. Тэгээд үн танах өөр байхгүй байх тэгсэн мөртлөө ханшны мэдээд байхаар маш их алдагдлалд орж байгаа. Энэ ханшийг явуулах дуртай байхын та энийг яасан дээр гэж бодож байна. За энэ дээр бол жоохон ялимгүй өргөн хүрээт ярмаар байна л да. За ханш буурахлаар юунд сайн байдгүй. Мэдээж экспортын бараа хэмд болно. Экспорт өсөх ийм сайн талтай нэг талтай. Гэтэл манай эдийн засаг юунд дээр тогтож байна? Түүх эдэн дээр тогтож байна. Гэтэл үйлдвэржмээр байгаа юм. Одоо нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргамаар байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр чин валютын хаш одоо $1 1000 төгрөг байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өмнөд солонгосын вон бас адилхан тэнцүү байлаа. Тэгэхээр өнөөдөр чин 2.2 дахь унтсан байна шүү дээ. Вонтой харьцуулбал. Тэгэхээр манай орны эдийн засаг өөрөө 2.2 дахь унсан гэсэн үг. Эдийн засаг агшиж байна гэсэн үг. Бүх юмны үнэлгээ агшиж байна. Тэгэхээр эдийн засаг өөрөө агшчлааш 2 дахь. Энэ чинь нөгөө дээрүүд нэг юуны одоо 90-ад онд нэг тийм байсан шүү дээ. Төгрөгийг ханшиг 2 дахин унгаагаад артум их бухимдсан шүү дээ, тий. Тэр бол бас хиймлэр нэг талаас хүчээр хийсэн буруу бодлголоо ер нь бол. Гэтэл одоо бол 2 дахин үнцэндээ онцлоо шүү дээ. Энэ бол манай эдийн засаг бүх юмд их муугар нөлөөлж байгаа. За эдийн засаг өөрөө ямар чиглэлээр хөгжих вэ гэхээр бас саналаа хэлмээр байна. За би уул уурхайн талаар нэг ярмааргүй. Маш олон ярьдаг. Тэгэхээр эдийн засагт агуу их потенциал байна. Манай за жишээлбэл арь ширийг ярив. Арь шир гэж бидээс чинь нэг одоо 10 сая ширийг арьс өдөрчих боломж байгаа. Түүхийд 10 сая. За нэг 4.5 сая одоо ямаа 4.5 хонч гэдэг юм 0.5 адуу бөхөр хороом гаргачих. За гэтэл энийг ерөөс 20% боловсруулж байгаа. 80% нь түүхийгээр явж байгаа. Би өнөөдөр одоо хамгийн мундаг одоо өндөр хөгжсөн орнууд савхан үйлдвэрлэлийн хэмжээнд шууд хүргэнэхэд хэцүүлтэй. Гэтэл манай арьсыг боловсруулад гаргачихад нэмэн өртөг ороод одоо бид нэлээх валют олох болцоод байгаа. Тэгээ яагаад ихгүй байгаа юм? За энэ дээр чинь нөгөө улсаас бас нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа. Үйлдвэрийн парк хэрэгтэй. Одоо шил арьс ширний үйлдвэрийг боловсруулах нэгдсэн парк их гой төслүүд явж байгаа шүү дээ. Энийг дэмжихгүй байна л да. Эмээлтд байна. Дарханд ч болцоод дид үтцтэй.
энд болцоо бол байгаад байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл Испани мэтийн одоо арь ширний үйлдвэрүүдийг харахад дэлхийд топ нь Итали. Тэгээ Испани шүү дээ. За зах зээлийн хуулиар одоо Испани одоо голж байна. Тийм ээ. За Zara Mara те. Ингээ том одоо жижиглийн худалдааны аваргууд. За гэтэл тийшээ гаргахлаар манай түүх үеийн асуудал бол байдаг. Тэгэхээр энд чинь одоо Испанийн тодорхой байгууллагуудтай харьцаад ирэхлээр технологиг нь хэлж өгье. Зааж өгье, тусалж өгье. Танах нэг ийм төвтэй бол арь ширний одоо үйлдвэрүүдийн нэгдэл холбоо нэгдэх хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй байгаа юм бид. Нэг олон тасархай бутархай. Тэгэл хүн болгон холбоо байгуулаад тэрнийхээ дарга болох гэсэн ийм амбицтай. Тэрний оронд нэгдээд өгөөд хүчтэй болж байгаа. Одоо ийм учраас энэ олон улсын одоо тусламж, тендер янз бүрийн юм яамд өгөх, улсад өгөх энэ холбоонд нөхөх хэрэгтэй байна. Холбооны хүч хэрхэг шударга нээлттэй ийм байх юм бол болцоод байгаа. Энэ арьсаа ингээ боловсруулахад одоо бидэнд хамгийн наацх нь одоо энэ боломжтой бол гутлын доторлогооны арьс гарах их болцоод. Маш далд байдаг. Янз бүрийн нөгөө дефект нь гайгүй. Гэхдээ цэвэр ширэн гутлын доторлогоо бол хүнд хэрэгтэй байдаг. Тань арь ширний үйлдвэрлэлийн энэ үн цэний хэлхийн дотор яг өөрийнхөө нишийг олоод ихний ээлжинд тэрэн дээрээ төрөлжөө гэж шүү дээ. Жишээлбэл за гутны гадна тал биш юм бол доктортны гаргая гэж тий. За тэгээд ингээ хийхэд ер нь юу саад болоод байгаа юм бэ? Юу саад болж ийн гэдэг одоо бодлого одоо өөрөө дөнгөж дурслаа шүү дээ. Японы одоо худалдаа үйлдвэрийн яам одоо хүртэл байж яана гэдэг шиг манай засгийн газар нэг талаас хэд оролцохгүй нөгөө талаас бодлогоор нь зохицуулаад өгөөд болж байгаа. Газрыг гаргаад имэйлтэд байлаа. За энд ийм зохицол байх нэ. Тэснээ одоо зээл тусламжийн асуудлыг биднээс шийдъя. Тийм ээ. Тийм компаниуд ирж ажиллаа. Ийм нөхцөлтэйгээр тийм. Ийм хөнгөлтэй нөхцлөөр энэ одоо ажилтны парк байна. Одоо энэ хот дотор арьс боловсруулах юм нөмхөн өнөртэй байгаль орчныг бохирдуулаад ийм биш. Энийг гаргачих хэрэгтэй. Тий. Одоо тэгээ ажиллаад байгаа шүү дээ. Ажиллаад байгаа. Тийм нэг боловсруулах. Энэ ч бүр цогцсон байна. Одоо шилэл Испани гэхэд нийт энэ арьс ширний боловсруулах, цэвэрлэх технологийн одоо бүр 70% Испани хийж идэм байна л да. Тэгээд тэр нь улам сайн болцсон. Одоо авахд бүр сайн байгаа тийм. Нөгөө усаа дахиж ашиглана. Бохир усаа. Тийм юм байл. Гол ус руугаа нийлүүлэх. Оруулдаг юм байлээ тийм. Дотор нь зөвхөн цэвэрлээ. Энд чинь тэгээд цогц шийдэхэд хөөхөө хитэн жижиг арьс ширний боловсруулалтад нийлэх гэж чадахгүй шүү дээ. Энд л нөгөө бодлого дутагдаад байгаа. Зохицуулалт дутагдаад байгаа. Та тэгэхээр юуны тухай ингээд арьс ширний тухай ярьж байна. Хоёлаа ер нь өргөн хэрэглээний бус барааны тухай ярив. Ялангуяа танай одоо Наран групп бол Наран группийн тухай тав танилцуулахгүй хичнээн хүн ажилуулдгийг. За Наран группийг одоо бас нэг мэдхгүй байхгүй дээ. 1990 оноос хойш одоо 2018 28 жил ардсан хувьсгалтай энэ зэрэг хичээл явж байна. За олон мянган хүнийг ажлын байраар хангасан, олон зуун тэрбум төгрөгийг бол татварт өгсөн ийм байгууллага. За хамгийн гол ашиг нь би юу гэж үздэг вэ гэхээр олон хүнийг зөвхөн нэг ажлын байраар хангах биш. Одоо зах зээлийн систем сургах. Өөрийгөө аваад явах, амьдралын хэв маягт сургах гэсэн ийм юмдууд бас бид их анхаарлаа тавьдаг. За олон мянган гэрүүлүүд бас амьдралаа залгуулсан. Тэгээд дээр нь Монголд одоо амьдралын шин хэв маягийг бий болгож байгаа. Биднээс чинь социализм үеийн бас тодорхой хэмжээгээр бол хоцрогдсон тий ийм л бүдүүн баг ард түмэн байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг чинь бас дэлхийн хөгжилтэй уялдуулъя, хэрэглээг нь одоо бас боловсронгуй болгоё. Нөгөө талаар бас хүнд одоо сонгох хэрэг. Үг хэлэх хэрэг гэдэгтэй адилхан. Яг байна. Хүнд бас сонгох хэрэг гэж байх хэрэгтэй. Ингэж биднээс энэ хүн төрлөختний одоо энэ одоо 21-р зуунд мөр зэрэгсэж байгаа шүү дээ. Харин би таныг тэр танай энэ авж байгаа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа өргөн ассортимент гэж ярьдаг тийм бүх төрлийн бараанууд тэгээ тэр дотроо ялангуяа лакшри бараанууд хүртэл байна. Тэгэхээр энэний бодлого нь юу юм та энэ бус орнд хэрэгжилж байгаа юм чи монголчууд бас сонгох хэрэгтэй гэж оруулж ирээд их шиг байна тийм ээ. Тэгээ энэ одоо жишээлбэл их том брендийг төлөөлж ажиллах бол бас тийм амархан зүгээр бараагийн аваа зардаггүй тийм ээ. Энд ямар шаардлагууд тавигддаг ер нь яагаад том брэнд юм нэ ер нь юм нэ брэнд гэж одоо тэр яаж тэрнийхээ хойноос төөцөлдөж байгаа тухай товч ярьж өгөө. Энд тэгээд энэ хүмүүст бас зөв ойлголт өгмөр байгаа. За нэг үйлдвэр байгуулахгүй тий. Зүгээр нэг гаднаас нэг бараа оруулж ирээл нэг зараал нэг хэлбэрхэн юмар тэгсэн гэж ажиллаж байгаа нөхдүүд гэж бодлооных нэг ойлгоод байл. Энэ бас яг биш.
биш юм л да. Энэ дээр бас ухтхан байгаа даа. Ер нь худалдаа бол хөгжлийг авчирдаг. Тийм. Худалдаа бол хөгжлийг авчирдаг. За худалдаа бол одоо манайд одоо төрөл бүрийн бараанууд орж ирж байна. Энэ төрөл бүрийн барааныг хараад манай үйлдвэрлэгч нар энд зэрэгцүүлж чанараа сайжруулах шаардлагатай болно. Зах зээлд яавал өрсөлдөх үү? Энийг сайжруул. Зах зээлээ хаачих юм бол тэгээ өөрийнхөө энэ орон зүгээр л дотоод бүтээгдэхүүнээр амьдрахын үед манай ус хөгжихгүй, үйлдвэрлэл хөгжихгүй, дэлхийн стандарт чаана билээ. Тэ ийм болно. Тэгэхэд үзэл та социализм үе тэгсэж та гутлыг одоо жишээлбэл өөрснөө үйлдвэрлэгээ зориуллаа. Бүхэл юмыг авчирлаа. Тэгээ гутлын үйлдвэрийн удирдлагууд нь бүгд шах гуталтай байлаа гэдэг шиг энийг л өгүүлээд байгаа шүү дээ, тэ. Гэхдээ энийг бас үе шаттай хийх хэрэгтэй байна. За ийм өөрөө төр брэнд гэдэг ойлгох хүн гэхэлэр нөгөө талаар монгол хүн бол бас одоо үг хэлэх хэрэг бүхэл төрлийн эрхүүд нэгтгэхтэй уялдуулаад бас хэрэглээний эрх сонгох эрх гэж би яриад байгаа юм тийм ээ. Энтэй бол ард түмэндээ бас дэлхийн хөгжил, дэлхийн брэндүүд энэ худалдааны хөгжлийг, энэ худалдааны соёлыг ард түмэндээ нэвтрүүлсэн гэж ойлгоод байгаа. За худалдааг бас түрүүний хэлсэн худалдааны бодлогоор зохицуулна. Одоо өнөөдөр биднес ноолуурын цамц, ноолуурын бүтээгдэхүүн оруулж ирээд байх шаардлага байхгүй. Ноосын хивс оруулж ирээд байх шаардлага байхгүй. Бид нар маань өөрсдөө дэлхийн түвшинд яваад очсон. Тэр төвшөнд яваад очсон. Гэтэ эн чинь өөрөө үйлдвэрлэл хөгжих тусам манай импорт өөрөө тодорхой хэмжээрээ одоо хумигдана. Эмх цэгцэндээ орно. Хэрэгцээрийг ороод явчихна. Нөгөө талаар ер нь бидний бодлого бол ямар байсан гэхлээр эхлээд бол худалдааны салбар бүрэн өсөн унтсан учраас ард түмний өргөн хэрэглээний бараагаар хангах, худалдааны салбарын ажлуудын зорилго нь энэ. Өргөн хэрэгцээний бараагаар хангах. Өмсөх зүйл, идэх, хүнсний зүйл, өмсөх зүйл те энэ юмар ингээд хангаад явах зорилготой байсан. За энэ хэрэгцээ ерөнхийдөө бүтээд ирэхлээр араа чанаржуулах асуудал те. Чанаржуулна гэдэг чинь бас дахиад улсын эдийн засгийг хэмнэж байгаа. Валютыг хэмнэж байгаа. Нэг хэрэгцээгүй чанаргүй юмыг аваад үрээл те дахиад аваад дахиад одоо муу чанартай үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг муу чанартай үйлдвэрлэдэг улсуудаас авчираад үнэхээр тийм шүү. Тэгэл дахиад тэрийг дахиад импортлол тэр чинь чанаргүй юм хямдхан байдаг шүү. Энд чинь бас улс орны ард түмний одоо гар дээр байгаа мөнгө улс орны баялаг шүү дээ. Энд чинь бас нөгөө талаараа чанартай бүтээгдэхүүн хэмнэлт байгаа. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн тэрний баталгаа хангахын тулд жишээлбэл одоо бид нар бүх орн дэлхийд даяараа тэр олон улсын стандартад ороод бүх хүнсний бүтээгдэхүүн дотор орсон найрлага нь бүтэлсэн юу юм бэ гэдгийг бичдэг болсон шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нар хүмүүс ганцаар 8 хийгээд байхаар юу тийм бичсэн ямар их усүртэй тэр бүтээгдэхүүн мэддэхгүй шүү. Тэгээ энийг та яаж харж байна? Манайх одоо ингээд нэг 91 жоохон тууширдаг юмд эдийн засгийн энэ бодлогын яам бодлогын агентлагууд хийх хэвээр байна. За одоо ингээд нэг цагаан будаа тарин ч гэдэг юм уу те. Ингээд хуйлж цагаан будаагаар бид нь явахгүй л те. Явахгүй те. Гэтэл бид юугаар явах вэ? Яг өөрөө чи хэлсэн тэр органик хүнсний зүйлээр бас явж болж байгаа. Хүн ам цөөхөн, зах зээл жоохон те. Энэ үед бидээс хамгийн ниш одоо өөрөөр хэлбэл хамгийн тийм одоо үн хөрөх тийм бүтээгдэхүүнийг биднес хийх хэрэгтэй байна. Төрөлжмөр байгаа тийм шүү. Тэгэхээр Монгол өөрөө тийм юутай юм л да дэлхийн ард түмэнд хүмүүс ярьж хахад одоо байгаль нэвдрээгүй цэвэр те ийм ард түмэнд байдгийм байна. Энэ дээр ашиглаад бид одоо тийм эко бүтээгдэхүүнүүд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулвал одоо бид их нэртэй. Энд жишээлбэл одоо органик мах тийм ээ органик хүнсний зүйл тий органик мах хүнсний зүйл удаа тариа одоо ийм жилээр хөгжих юм бол үнэн нь илүү явна. Тэрнээс массовын хэмжээнд зориулсан хөмс ногоо янз бүрийн үйлдвэр бидэнд үнэ хүрэхгүй. Тийм ажиллах хүчж байхгүй. Махыг ч гэсэн одоо байгаа дотоодын зах зээл шиг хятадруу зарах юм бол ямар ч асуудал тодорхойлмахгүй болчихно гэсэн үг тийм ээ. Тэгээд нөгөө Японуудын Kobe гэдэг вахуу илүү тий. Kobe Wagyu beef, Kobe beef гэдэг чинь их хүн хурж штэ. Тэгээ яг тэрнтэй өрсөлдөхүйцээр юм бэлдмээр юм шиг байна. Тий. Тэгээд одоо ер нь фермерийн аж ахуй гэдэг чинь тэрийг яриад байна л да. Органик одоо хүнсний зүйл болон органик махны одоо ийм фермерийн аж ахуй жижиг одоо хөлдөөх цех тийм ээ гараж ажиллагаа хайлуулах автомат. Тэгээ процесс болгоно нь ийм хими ийм ороогүй маа гэсэн тусгай сертификат өгөөд яваад байгаа процесс болгон дээр нь тийм ээ. Тэгээд ингэсэн байна. Чилүүд бас манайхын нүүрсээс хамаардаг шүү дээ. Тэд нар дэлхийн 100 тэргүүлэх салбарыг авч үзээд 5-ыг сонгосон юм байна.
нэг нь мах. Махыг яаж хийсэн гэхээр Японы тэр яаж хийдгийг авчираад өөрсдөө хийгээд өөрсдийн брендээр гараад одоо Америкт Японы махтай өрсөлдөө зарж байна. Чилийн мах. Яг ингэмээр л юм шиг байна. Энэ л нэмэн өвтөг шингэсэн бүтээгдэхүүн. Тий. За хэрэгтэй байгаа. За тэгэхээр та бүхэн ингээд эдийн засгийг дараа нь худалдаа ханштай холбогдуулаад ярьлаа. За ингээ компаниуд ажиллаж байна. Тодорхой хүмүүс ажилуулаа. Та ажил олгогч олон мянган хүн ажиллаж байгаа. Олон дэлгүүрүүд байгаа. Компани нийгмийн хариуцлага гэж юу вэ? Энэ бас маш их чухал асуудал. Ер нь Наранг бол бидээс бас нийгмийн хариуцлагатай компани групп болох гэж одоо явдаг энэ чиглэлээр ийм чимэг олон төрлийн ажил хийдэг. За энэ яг өвөл 100 болохоор малчтаа туслах юм уу, тийм ээ? Ихтмийн юмнууд байна. Нөгөө талаар энэ нийгэмд бас жоохон хаялагтай. Жишээлбэл манай 2 3 охин компани бол одоо олон мянган мод тарилаа. За. Тэ олон мянган мод тарилаа. Ялангуяа энэ хүүхдүүдийн өвчил их байгаа учраас хүүхдүүдийг өвчлөхөд юунд цаад болоод байна гэхэлэр нөгөө айхтар өвчин байна шүү дээ, тийм ээ, хавдар. Эний чинь яхад нөгөө MRI компьютерийн одоо аппарат үнэтэй байдаг. Тэгэхээр энэний анхан шатны тусламжийг хүүхдүүдэд хүргэх одоо манай ирээдүйн болсон залуу үе маань эрүүл өгсөн шүү дээ. Тэгээ энд нь бас туссан тийм мөнгөнд тусалцаа, тэр төлбөр шинжилгээний бас хариуцах мэтийн ийм юмд биднээс их анхаарч байна. Бас дахир дутуу одоо хүмүүсийг бас авч ажилуулах тийм ээ. Тэр хүмүүст одоо техник хэрэгслэр туслах нэг тусгай тэрэг мэрэг байдаг шүү дээ. Энэгээр туслах мэтийн ийм чиглэлээр одоо явж байгаа л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ямар хөө маягийн ажилд авч болж байна? За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо биднээс хоол хүнс одоо ресторан хоолны газар ажиллаж болж байгаа тодорхой хэмжээний ажил. Танд бол болцоотой шүү дээ. Өөрөө мэдж байгаа дэлхийн нэртэй Макдоналдс тэ сэлж маш олон хүнийг ажилуулдаг шүү дээ. Энэ маягаар ажиллаж болж байгаа. Энэ чинь бидний л бас хүн амын нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ хэсгээ бас ажилтай, амьдралтай болох, ялгуурн гадуурхгүй байх. Энэ чиглэлээр бас биднээс бас хийж байгаа бас цаашаач бас хийхээр төлөвлөж байгаа юмнууд бас байж байгаа. За. Юуны би зүгээр энэ жижиглэн худалдаах бизнес ингээд хоёр янзаар яваад байна. Нэг нь department store гэх бүгдээр ингээд байлгаад олон давхар байшингууд ингээд явж тань тэр чиглэл бас байх шүү. Тэгээ тэр дотроо яг бутик гэж ярьж байна. Тэгээ тодорхой брендээр нь ч юм ингээд тараадаг. Танд бас тэр байгаа. Гэхдээ өөрийнх нь department store дотроо байгаа. Тэгэхээр энэ ер нь ямар замаар цаашаа хөгжидөг ёстой юм бэ? Яаж хүмүүс одоо энэ ялгаж салгаж ойлгох юм бэ? Хичнээн мянган брэнд бүгдээрээ сайн чанартай бараанд өрсөлдөөд эхэллээ. Энэ дээр та энэ ирээдүйг нь яаж харж байгаа вэ? Ер нь тийм л дээ. Өөрөө бас манай Нарангийн үйл ажиллагаатай танил хүн учраас хэлэхэд би өөрөө бол тэр affordable luxuries гэж ярьж байгаа гэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Боломжийн одоо чанартай бүтээгдэхүүн гэж байгаа. Одоо дээд зэргийн бүр сайн бүтээгдэхүүн тий. Одоо бараг одоо солиорлын хэмжээнд орцсон тийм хит өндөр үнийн брэнд би өөрөө их бас таашаадгүй. Тэ? Машин бол заавал тэр Rolls-Royce унах уу? Одоо BMW дээр үү? Тэ? Эсвэл бүх бриллиантан 40 50 тэрбумын цаг хэрэгтэй мүү? Эсвэл одоо хэдэн саяын цаг одоо болж байна тийм ээ. Гэх мэтчлэн энэ чигээр явж байгаа. За нөгөө талаар би худалдаан дээр бас нэг юм байгаад байгаа юм. Худалдаа гэдэг бол энэ одоо үйлчилгээний салбар гэдэг их онцлогтой. За биднээс ер нь социализмын хүртэл одоо маш олон хүмүүс нүдний болоо болж байлаа шүү дээ. Бүх юм гаднаас одоо авчирдаг. Одоо ёлкны мод чиг ирдэг. Нойлын цаасаа хүртэл авчирдаг. Энэ юм одоо байхгүй болцсон. Онгоц ямар байлаа? Байх, онгоц ямар байлаа? Зурагтаас авах. Юу зөөдөг байлаа тийм. Нойлын цаас савн хүртэл зөөдөг байлаа ш. Тэгэхээр энэ юм байхгүй. Энэ бол худалдааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гавьяа. Ингээд ард түмний хэрэглээ хангаж байна. Энэ чинь бидээс богино хугацаанд амьдралаа өнгөрч байгаа ш. Энэ хэмжээнд бас нэг их дутагдж байгаа ч гэхгүй л амьдраад өнгөрмөр ш. Тийм. Тэр имийг нь худалдааны салбар байгуулж байгаа. Нэг талаас хэтэрхий лагшери биш. Хэтэрхий солиорсон юм биш. Ухаалаг хэрэглээ. Ухаалаг чанар. Энэ бас нэг хэтэрхий хямд чанаргүй юмыг яах вэ? Өөргөө доромжилж байгаа юм шиг. Хэтэрхий хямд том. Тэгээ дахиад аваад байдаг. Мөнгө үрээлээд. Энэ үрэлгийн юмнаас л энэ зайлсхийж байгаа. За худалдааны салбар бол мэдээж дэлхийд эхлэлийн Америкийн улс тавьсан моол хэлбэрийн юм худалдааны төвд байгаа юм л энэ бүх юм байдаг. Энд очиж хоол идчихдэг. Entertainment байдаг. Тийм ээ. Ховц сунар тэгэл бүх юм байдаг. Энэ бол тодорхой хэмжээгээр одоо хүмүүсийн чөлөө цаг өнгөрүүлэх зүйл болчихо. Тэнд одоо жим байж байна. Тэ? Спа байж байна.
entertainment байж байна. Хүүхдийн сургалтын одоо төвүүд тэнд байж байна. Төгөлдөр Том парк юм байна гадна тодорхой тий. Энэ бол зөв юм байгаа даа. Төвлөрөөдний газар. Энэ бол манай бас одоо бизнесмен хийж чадж байна, хийж байна. Гэтэл энэ дэр нэг нөө гэдэг юм аа. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд гадаадын жижиглэн худалдааны одоо энэ одоо өршөлтөд орж ирэх нь уг нь буруу юм байна. Энийг над чиг ардчилсан, над чиг чөлөөтэй эдийн засгийн төлөө байдаг хүн буруу юм ярьж байна. Үгүй юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг бидээс бас л бодлогоор бидний хийж чадахгүй юм руу оруулмаар байгаа. Технологийн асуудал. Одоо саялаа шүү дээ. Тэр арширыг боловсруулж чадахгүй шүү дээ. Аршир чинь 4 зүсэж шүү дээ. Тэгэхэд манайхан нэг зүсэхгүй шүү дээ. Тий. 4 дахин юм нэмэлж зүсэж чинь. Нэмэлж зүсэж шүү дээ. Энэ технологиг нь оруулж ирэхэд хөрөнгө оруулахад болж байна. Энийг юу гэхээр манай эргээд нөгөө 80% түүхий хэлбэрээр өртөг шингээгүй хятад одоо өмнө сүртэй гаргаж шүү дээ. Энэ бол бид эдийн засгийн маш том алдагдлалд орж шүү дээ. Ноос тийм, ноолур тийм. Ноолур ч гэсэн ноолур үйлдвэрүүд байгаа болооч хүмүүс бас сайн мэдэхгүй. 80% төвөөр гарч байна. Ноолур 20% боловсруулж байна. Энэ бүхэндээ л анхаармаар байгаа. Тэгээд худалдааны салбар тэр нэг гуанз, караоке энэ мэтийн энийг бол Монголын ард түмэнд дийлчнэ. Энэтэй гадаадын хөрөнгө оруулаад ингэж байх бол шаардлага бол байхгүй. Энд бас дахиад зохицуулт хийх хэрэгтэй байхгүй. Зохицуул бас амар хаахгүй тодорхой татвараа зохицуул. Сүүлийн асуулт хараа бизнесийн тал дээр та хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй supervision гэж канал байгаа. Хүмүүс айл гэрт хурж байгаа. Энийг та баг хэлж хийсэн хүмүүсийнх нь нэг. Тэгээ нэгээ том тодорхой бүр салдгүй эзэмшигчд хэрэглэгчд байгаа. Тэгээ би одоо таныг хэрэглэгч. Олон жил хэрэгжилж байгаа. Тэгээ дараа та өөрөө телевизт SBN. Тэгээ энэ одоо энэ ийм олон төрлийн бизнестэй худалдаа медиагийн хэрэгсэл юм да тий. Энэ хоёрын харилцан уялдаа ямар байд юм бэ? Эсвэл та хоёулангаар явах юм уу, төрөлж юм уу? Энэ бол бас их зөв асуудал та. Ер нь бол манай бизнесийн яагаад ингэж гадаадын их олон төрлийн юмд ороод идэм бэ? Үнэхээр биднээс одоо хятад шиг том зах зээл нэг төрөл биш, нэг төрлийн нэг хэсэг жижигхэн юмд байхад л биднээс зах зээл хангалттай. Олон хүнтэй болохоор зах зээл том. Гэтэл манайд бол улс төрийн бодлого тогтвортой биш, амархан тоглоомын дүрмээ өөрчилдөг, хуулиуд ингээд тэр дураараа өөрчилчдэг. Энэ үед нэг тэгээ зах зээл жоохон. Ийм үед бол нэг ганц төрлийн бизнес систем менежмент юм байна тий. Бүх өндөө нэг үүрэнд хийхгүй бай гэдэг юм. Нөгөөт бол худалдаа үйлчлэгээ бол энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй айгүй уялдаатай байдаг. Энэгээр дааж одоо хамсалж, хосолж, бие биенээ дэмжиж ажилладаг. Энэ утгаараа бас зөв шийдэл гэж бодоод байгаа. Тэгээ кабелийн телевизүүд өөрөө ярьлаа. Кабелийн телевизүүд бол биднес одоо нэг их ашигтай бизнес биш. Яг л технологийн их хөрөнгө оруулалт орж идэг. Үргэлж өөрчлөгдөж идэг. Энэний уралдаан бол одоо зогсолтгүй. Гол нь бол бас ард түмэнд хэрэглэгчтэй соёлыг авчирсан баг. Тэр дэлхийн нэртэй одоо Discovery сувг, баримтат спортын сувгууд, одоо entertainment сувгууд, мэдээллийн сувгуудыг авчирхлаар хүмүүсийн мэдих, харах тэр үчи интернет бас байхгүй л шүү дээ. Тэгэхээр чин ард түмэндээ бас таны мэдүүлэх тал дээр бас хизээ хэлсэн бэлээ. Энд ч одоо 94 оноос л эхэлсэн шүү. Тэгэхэд дөнгөж хятадд орж исэн шүү. Channel тий. Тэгэхэд ороход бол ард түмэн одоо хүртлээ баярлалаа гэж хэлсэн хүмүүс байдаг. За та хүүхдүүдтэйгээ ач зээ нартайгаа амьдардаг, ийм том сүлжээ хариуцдаг. Энэ их ажлыг яаж амжуулаад байна? Ямар хобби байна? Яаж бие тамир хийж байна? Яаж ингэж ирч хүчтэй яваад байна? Энэ тухайга товч хуваалцах. Тэгэхээр би ингэж энэ л да нас гэдэг бол зөвхөн тоо шүү дээ гэж сая хүртэл Австралийн Open төрүүлсэн Рожер Федерер хэллээ. Ер нь тийм. Японочууд 80 хүртэл ажилладаг. Ер нь бол хүн ажиллаж амьдрал хамт олонтойгоо байж, хамт олноосоо сурч, хамт олонтой хэлэх туршлагаасаа хуваалцаж, тэ зогсолтгүй одоо ном уншиж, өөрийгөө боловсруулж байж энэ хүн төрлөختөн хүн явна. Энэ ч монголчуудад бас ингэх ёстой. Японы бас нэг Монголд хэлэхтэй шүүмжлэгч Айко-сан хэлсэн байгаа шүү дээ. Оюуны хомсд одоо ядуурл гээд монголчууд тодорхой амжилтанд хүрээд нэгэ зогсчих юм аа.
тий. Цаашаа явах хэрэгтэй. Насан туршийн боловсрал гэж. Тий, насан туршийн боловсрал, насан туршдал явах хэрэгтэй тийм ээ. Энийг бас залуучуудад хандаж энэ хэлмээр байгаа. Манайхан их хязгаарлагдмал. Цагийн менежментийн хувьд, биеийн тамирын хувьд. Цагийн менежментийн хувьд бол цагаа бас яг залуу үе шиг хэмжээний тэгж их ачаалтай байх бас хэцүү байна. Гэхдээ аль болохоор ашиглаж байна. Биеийн тамир хийж байна. Жимэнд одоо явж байна, ингэж байна. Энэ дээр холбогдуулаад хэрвээ зөвшөөрөл бас нэг залуучууд ажлын байрны тухайд ганц үг хэлчихэд зөвшөөрөл тийм. Одоо өнөөдөр ингээд манай залуучууд манд солонгос элчин сайд виз авах гээд очилж байна. Одоо Америк руу ажиллах гэж сүйд болж байна. Америкт ажиллах хүчтэй дутаагүй. Тэр Мексик, тэр Латин Америкийн хэдэн сая хүн байгаа. Манайх 3 сая хүнтэй. Тэгэхээр өнөөдөр манайх энэ ажиллах хүчээ зөв ашиглаж улс орн нь хөгжмөр байгаа. Үргэлжийн энэ түүхийдийн хавсраг, үргэлжийн энэ одоо оюуны хөдөлмөр шингээгүй, нэмэн өвтөх шингээгүй бүтээгдэхүүнтэйгээ яваад одоо манайх түүхийн одоо олдвор гэдэг шиг ийм л газар байна шүү дээ тийм. Ийм учраас миний түрүүний хэлсэн аршины үйлдвэрийг хөгжүүлэх, ноолуурыг хөгжүүлэх, ноосны түүхээ эдээ бүрэн ашиглах, эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зөвхөн одоо уул уурхай биш шүү дээ. Эндээс олон тэрбум одоо долларын одоо ашиг орлого олох болцоотой байна. Энд манай залуучууд бүрэн болцоотой. Ингээд технологи шингэсэн үйлдвэрлэл болохоор цалин хөлс өндөр байх болцоотой. Ягаад гэвэл нөгөө одоо нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүнээ бид сайн борлуулж чадна шүү дээ экспортод. Монгол бизнесийн боломж их байна л гэж та хэлж байна. Маш их байна. Залуучуудаа ингэж алдмаар байна. Тэнд ч одоо бүхэл бүтэн эмгэнэл явагдаж байна ажиллах хүч. Тий. Гэрэл хүний голсон ажлыг хийж байна тий. Хамаг хэцүү хүнд эрүүл мэндгүй бол эрүүл мэндийн нөгөө жоох олсон мөнгөө тэгээд зарж байна. Гэрүүлийн салт ямар байна? Хүүхдийн хүмүүжил ямар байна? Ийм учраас энэ чиглэлээр үл цаашаа маш их ярьж гэж би одоо өөрөө ч их бодож байгаа. Энэ одоо сэхэтнүүдийг тодорхой хүмүүсийг бас энд их хандуулаач. Одоо тэр цэрэг гэж яриад байна шүү дээ тийм. Цэрэг чи одоо тэр социализмын юм уу тэр улаан коммунизмын үеийн биш шүү дээ. Цэрэг гэдэг чи одоо их боловсронгуй байж. Гэрээт цэрэг, одоо контрактын цэрэг хэрэгжилж байгаа юм уу? Тэр нөгөө Wi-Fi хамгийн юм шал өөр юм шаардж байгаа. Тэгээ мэрэгчлээ болж гарна. Одоо ажилчид 20 хэдэн мянган залуучууд ажилгүй ш. Тэгэхээр одоо энэ цэрэг гэдэг сэдв бас их чухал болоод зөв үдирдэх бол буруу тийшээ үдирдээд хачи юм яриад ингээд аж ахуй болгож магадгүй л болчиход байгаа. За их биш ингээ яриул одоо дуусахгүй яриа байна. Би нэг Америктэй уулзахгүй юу. Тэгэхээр Америкт юу юм ингэж ингэнэ. Хөөе чи тийм ухаантай юм бол ягаад ядуу юм бэ гэж асуудаг гэсэн гэж. Тэгэхээр тавал как раз энэ нөгөө талынх нь хүн Англи, Франц, Орос хэлтэй Москвад тийм ингээ мод өгсөн. Тэгээ яг өөрийнхөө чадлаар баян хүмүүст өгж жишээ үзүүлж тэгээ хамгийн гол нь бас ийм улс орны тухай ийм сэтгэл санаа туршлагаа хуваалцсан их талархаж байна. Энэ бол бас ч нэг тийм ер нь боловсролыгоо мөнгө болгоод аваа явах бол арчаатай хүний л ажил. Чадахгүй хүн бол мэдлэгчин бүр дараа болж байгаа байхгүй. Тэгэхээр та энийг ийм зөв ашиглаад ингээ үлгэр жишээ үзүүлээ явж байгаа талархаж байна. Би бас тантай бас тодорхой хугацаанд ажилласны хувьд энэ ямар хэцүү ажил гэдгийг сайн мэднэ. Тэгэхээр энийг тасралтгүй хийгээд ийм олон хүмүүс аваад ингээд сайхан бас хотын өнгө төрхөд нөлөөлөө явж байгаа талархаж байна. Тэгээд таны дамжуулаад танай хамт олон Наран группийн бүх хүмүүст амжилт хүсье. За баярлалаа. Бас таны энэ одоо их нэр хүндтэй бас их улс оронд хэрэгцээтэй ийм мэдээллийг хүргэж ард түмэнд энэ актуальны сэдвээр хүргэж энийг одоо хүмүүс ярьж явах хэрэгтэй байгаа. Аль болох олон хүн яриул, аль болох тодорхой хэмжээнд ард түмний боловсрал ялангуяа одоо сонгох үед энэ одоо зөв хүний сонгох үед өөрөө чинь энэ үйл одоо их хэрэгцээтэй шаардлагатай гэж бодож байгаа. Ийм учраас танд бас их талархаж явдаг шүү. Таны ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын худалдааны томоохон группийн нэг Наран группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Болд Хит оролцлоо. Их баярлалаа.